Гэхдээ өнөөдөр нарийн цэрэгтэй байсан бол Монгол улс шууд нүрсээ гаргачих байлаа шүү дээ. Газар нутгаа бид нар 100 жилээр алдах байсан. Би эдийн засгийн бодлогыг ярихаас илүү бид нар тусгаар тогтнолоо ярих хэрэгтэй. Тусгаар тогтнол алдахгүй шүү дээ. Бидний төмөр цаваар нүрсээ гаргачихад болох байсан шүү дээ. Хин ингэж яриад байгаа юм. Та нар сүүлчийнхээ өөр байр суурь хэлж шүү дээ. би сайд байсан хүнийхээ хувьд яаж байна. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр өнөөдөр царгийн тухайн асуудал ерөнхийлөгчийн тэр удаа дараагийн айслуудаар энийг тохирдог юм аа. Энэ нэг хүний асуудал биш. Та нар сэтгүүлчин бол яга ойлгодог. Улсын хурлаар орж баталдгийн. Энд чинь бүх юм бодлоготой, судалгаатай, үзэл бодолтой байдгийг. Өргөн царигтай байсан бол өнөөдөр нүрсээ биднээс хятад руу шууд экспортлох байлаа. Нарийн царигтай байсан бол гэтэл та өргөн царигтай бодлого одоо батлуулсан автор бол таа шүү дээ. Одоо ингэж одоо та нар судалгаатай, баримжаатай юм ярил л да. Би тайм зогсож байна. Би өнөөдөр төмөр замын бодлогыг өнөөдөр барьж одоо энэ ерөнхийдөө бол ашиглалтанд орж байна. Энэ нэгөр бол би бахархдаг, цаашдаач бахархна.